мэдээж хүн зохистой дадлаг гэдэг нэг бол одоо нэвтрүүлэх шаардлагатай байна. Таримл болгон дээр үрийн норм нь өөр, тарих хугацаа нь өөр. Ерөнхийдөө бас хүнсийн ногоо тариалж байгаа сүүлийн үеийн бас дэвшилтэт технологиудыг бас нэвтрүүлж байгаа. За тухайлах юм бол хүчлагтай тариалан бордоод мэдээж одоо зайлшгүй хэрэгтэй. Ялангуяа хүнсийн ногоон дээр шинээр одоо их орны үйлдвэрийн ялангуяа биодар компани үйлдвэрлэсэн болон энэ био шингэн бордоо, ризобактерийн шингэн бордоо, за тэр дархангумат зэрэг бордоонуудыг ерөнхийдөө хэрэглэнэ. За эрхэм үзэгч та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр судлаачид ирж байна подкаст цувралын энэ удаагийн дугаарт Монгол улсын зөвлөх агрономч доктор профессор Наран Дэлгэр оролцож байна. Сайн байна уу? Та сайхан хаварчж байна уу? Сайн байна уу? Сайн хаварчж байна. За таны ажил сайн уу? Тавлага. За та бүхний ажил тавлага. Сайн л байна. Төмс хүнсний ногооны тариа, хүнсний ногооны тариалт гэдэг бол одоо бусад үр тариа, тийм ээ, тосны бус ургамлыг бол одоо бас илүү онцлогтой. Тэгэхээр энэ төмс хүнсний ногооны аж ахуй за Монголын газар тариалангийн салбар дотор ер нь одоо үр тариа бусад таримл ургамлаасаа юугаараа одоо онцлог давуу талтай байдгийг тийм ээ. Эндээс яриагаа эхлэе да хоёлаа. За ногооны аж ахуй буюу хүнсийн ногооны үйлдвэрлэлийн хувьд бусад одоо үр тарианы аж ахуй, төмсний аж ахуй, жимсний аж ахуйнуудаас бол тодорхой хэмжээний ялгаатай, онцлог салбартай байдаг. За юуны өмнө бол ногооны аж ахуй маань маш олон төрлийн таримлыг багтаасан байдаг. Маш олон нэр төрлийн ногоонуудтай гэсэн үг. Хоёрт нь эдгээр таримлууд маань бас насны хувьд ялгаатай. Жишээлбэл 1 нас ногоонууд гэж байна, 2 нас ногоонууд гэж байна. За бүр олон нас ногооч гэж бий. За эдгээртэй холбоотойгоор бас үр үйлдвэрлэлийн асуудлууд бас чухлаар тавигддаг. Тэгэхээр жишээлбэл одоо 1 нас ногоон дээр тухайн жилдээ үрээрээ тариад бүтээгдэхүүнийхээ хугацааг авах юм уу? Эсвэл үр үржүүлгэн дээр үрээ авах юм уу? Ийм тохиолдол байна. 2 нас таримлууд дээр гэвэл 1-р жилдээ одоо тухайн одоо таримлынхаа сортыг сонгоод тэргээрээ тариалт хийгээд 1-р жилийн бүтээгдэхүүнт ургацаа аваад тэгээд шинжлэх ухааны хэллэгээр бол их ургамал гэж түүнээсээ сонгоод тэгээд дараа жилийн тарих одоо үр буюу хүнсний ногооны үйлдвэрлэлийн нөхөн үйлдвэрлэлийг хангах одоо хэрэгсэл болох үр сортын асуудлыг шийддэг. Тэгээд ингээ 2 нас ногоон дээр ийм онцлогтой. За өөр нэг хүнсний ногооны үйлдвэрлэлийн ялгаатай томоохон одоо тал бол хүнсний ногоо болоод ил талбай үйлдвэрлэл гэж явагддаг. За далд төрсний аж ахуй буюу хамгаалагч сүрсний ногооны аж ахуй гэсэн бас үйлдвэрлэл явагддаг. Тэгэхээр за ил талбай үйлдвэрлэлд тухайн байгалийн нөхцөлдөө одоо бүс нутгийнхаа цаг агаар тохирсон ил талбай үйлдвэрлэлийг явуулдаг бол хамгаалагч сүрсний аж ахуй буюу хөдөлмжийн аж ахуй, далд төрсний аж ахуйч гэж нэрлэдэг. Энэ бол нэлээд томоохон одоо барилга байгууламжийг шаардсан төрөл бүрийн одоо хийж загваргүй барилга байгууламж. За дээр нь энд бол тодорхой тэр одоо хөдөлмжийн дотор тариалах гэж байгаа тухайн таримлуудаа тохирсон бичил ур амьсгалыг бүрдүүлсэн байх ёстой. За хөдөлмжийн тариалах гэж байгаа таримлууд маань нэлээд одоо агро технологийн нэлээд нарийн одоо арга ажиллагаа шаарддаг учраас тэнд ажиллаж байгаа хүний мэдлэг ур чадварыг бас шаардсан ажил болдог. За мөн хоёрт нь бол ургамлын одоо хорио цэрийн асуудал гэж бас тэнд үз чухал асуудал тавигдана. За мөн одоо энэ хөдөлмжийн одоо зардал өртөг өндөртөөтэй барилга байгууламжуудын захиргааны талааны асуудал материалын одоо орц найрлага зардал өндөртэй учраас тэндээс үйлдвэрлэн гарч байгаа бүтээгдэхүүний одоо өртөг зардал бас өндөр байдаг. За иймэрхүү ерөнхийдөө бусад одоо аж ахуй үйлдвэрлэлээс бол одоо ялгаатай том талууд нь за тэгээд яг хөдөлмжийн аж ахуйг яриа тэр доторх нарийн одоо технологийн үйл ажиллагааны зэрэг харах юм бол нэлээд дэлгэрэнгүй бас дэлгэрэнгүй болох тийм ээ. Ерөн зүгээр энэ хүнсний ногооны үйлдвэрлэл маань өнөөдөр зүгээр одоо яг ямар хариуцлагатай явж байна хөгжлийн тухайд тийм ээ. За мэдээж хүнсний ногоо бол одоо Монгол Улсын засгийн газраас үе шаттай маш олон одоо төсөл төр харьцангуй ногооны аж дээр явагддаг. Жишээлбэл одоо хамгийн сүүл Атар 4-р аян зарлагдсан байна. За хүнсний хувьсгалыг зарлагдсан байгаа. Энэ бүх одоо төсөл хөтөлбөрт ажлын хүрээнд бол ногоочдод бол ихээхэн хэмжээний дэмжлэг үзүүлсээр ирсэн. За үр сортын болон техникийн хангамж зэрэг асуудлуудаар за ялангуяа одоо манай орны нэрсэс цаг уурын нөхцөлтэй тохиолдолд бол хүлэмжийн аж ахуй эрхлэх шаардлагын үүднээс хүлэмжийн одоо материал одоо хүлэмжийн хуурчлага юу гэдэг юм одоо бага урын бага хэмжээний хүлэмжүүдийг одоо
сум аж ахуйн нэгжүүдэд ханган нийлүүлэх замаар энэ төр нэлээд их дэмжлэг үзүүлж байгаа. За тэр хэмжээгээр хүнсний ногооны тариалах талбай бол жилээс жил бол нэмэгдэж байгаа. Хураа хургацсан хэмжээ нэмэгдэж байгаа. Ялангуяа сүүлийн 3 жилд бол хүнсний ногооны үйлдвэрлэл бол эрчимтэй өссөн. Гэхдээ яг тодорхой цагуурийн янз янзын одоо таагүй жилүүдэд бол ургацсан хэмжээ өөрчлөгдөв боловч ер нь массаараа үйлдвэрлэл нэмэгдсэн. Харьцангуй 20 оноос хойш бол талбай хэмжээ нэмэгдсэн, хураа хургацсан хэмжээ нэмэгдсэн. Харьцангуй зарим нэр төрлийн таримтлууд дээр импортын ногооны хувь хэмжээ багассан байна. Ийм байдалтай байна. Тэгэхээр манай орны хувьд бол бас их онцлог шүү дээ, тийм ээ. Эрс зэс уур амьсгалтай ийм бүс нутаг болж байна. За зундаа бол одоо бас их хаврын хуурай шилт, тийм ээ. Зуны гангийн нөлөө. За тэгэл одоо байгалийн дав утшгүй хүчин зүйл гээл мөндөр борооноос ихсүүлэл ийм маш их эрсдэлтэй юм одоо үед тариалт хийж штэ. Тэгэхээр энэ уур амьсгалын өөрчлөлт нь одоо зүгээр энэ хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэхэд ер нь одоо яаж нөлөөлж байна? Эрэг тал болоод одоо сул тал нь юу вэ? За мэдээ дэлхийн одоо уур амьсгалын өөрчлөлтийн талаар бол нийтлэг одоо сөрөг болон одоо эрэг асуудал адилхан хүнсний ногооны үйлдвэрлэлд бол тусаж байгаа. За сөрөг талуудаас нь дурдах юм бол мэдээж эрэг нөгөө дулааны хангамж нэмэгдсэн байгаа, хурд үндэсний хэмжээ багассан байгаа. За гэтэл бол үе одоо тий хүчтэй адар мөндөр үер ус за мөн хүчтэй салхины нөлөөлөлч бас одоо бүтээгдэхүүний үйлдвэрлэлд бас нөлөөлж байгаа. За мөн цаашлах юм бол одоо тариан дээр энэ төр ярих юм бол одоо ер нь нийтлэгээр хөрсний одоо үржиж буурч байна. Гэх мэтчлэн ийм одоо сөрөг нөлөөллүүд нь байгаа. Хүнсний ногоон дээр зүгээр эрэг талаас нь авч үзэх юм бол за дулааны хангам сайжирж байгаатай холбоотойгоор бас манай орон төдийлөн одоо бас урд өмнө бас өргөн тариалж байгаа таримлуудын нэр төрөл олшрох, нэмэгдэх ийм хандлага бол өссөн. За дээр нь за хүнсний ногооны таримлууд бүгд ерөнхийдөө дулаансаг, дулаан дуртай юмрууд байдаг. Тэгэхээр энэ хүүтрэлгүй хоногийн хугацаа гэдэг бол маш чухал. Одоо урмал ротацийн хугацаанд бол маш чухал юм хугацаа байдаг. Тэгэхээр сүүлийн жилүүд одоо жишээлбэл бидний ярьдгаар бол нөгөө хаврын эцсийн хүүтрэлт, намрын эхний хүүтрэлт гэж ярьдаг шүү дээ. Тэр тохиолдлуудын одоо хоногийн хугацаа хавар бол арай эрт эхлээд одоо намрынх нь арай хугацааны хувьд хожуу ч юм ингэж тохиолдож байгаа. Ийм тохиолдолд нөгөө урмал тааламжтай хүүтрэлгүй хоногийн үргэлжлэх хугацаа маань нэлээд уртассан. За энэ нь болохоор хүнсний ногооны үйлдвэрлэлд бол ялангуяа үр үйлдвэрлэл дээр бол нэлээд эрэг нөлөөлөлттэй байгаа. Тухайлах юм бол одоо зүгээр газар зэрлэгийн бүсүүдээс бид нар хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг одоо авч явдаг. Тэгэхээр үр нь одоо бүрэн боловсродгүй жишээлбэл төвийн бүсэд ч юм үр нь боловсродгүй байсан шаардлагагүй зөвхөн одоо эхнэрүүдийн отгорт буюу те баруун бүсэд ийм одоо боломжтой байсан бол бас төвийн бүсэд бол одоо энэ таатай нөхцөлийн улмаас үрийг одоо үржүүлэх ийм боломж бас бүрдсэн ийм одоо эрэг нөлөөлөл байна. Тэгээд үндсэндээ тэр хүүтрэлгүй хоногийн хугацаа ер нь 19-с 34 хоногоор уртассан зарим таатай жилүүдэд. За ийм бол боломж байгаа учраас энэ маань бас хүнсний ногооны ургацын хэмжээ бүтээгдэхүүний хэмжээнд бол тодорхой хэмжээгээр одоо эрэг нөлөөлөлттэй байна гэж үзэж байна. Зүгээр манай орны тухайд ялангуяа хүнсний ногооны үрийн нөөц хангамжийг нэмэгдүүлэх талын ажил ер нь ямар хөө байр байдалтай явж байгаа. Нөөц хангамж нь өнөөдөр зүгээр хэр байдгийг дотоодоос хангаж гэнэ үү эсвэл бас импортоор үр авч гэнэ үү? Авсаар байна уу? За тэгэхээр үр сортын асуудал бол нэлээ нарийн яригддаг. За ялангуяа манайд бол таримт урмуудын үр сортын хувьд бол сүүлд одоо шинжилэн батлагдсан. Энэтэй холбоотой нэлээд одоо зохицуул нарийн дүрм журмууд байгаа. Хэдийгээр тийм боловч яг одоо хүнсний ногооны үр үйлдвэрлэл, үр үржүүлгийн одоо аж ахуйн нэгжүүдийн бол зохион байгуулалтууд харах одоо бас нэг бэлэн биш. Зүгээр манай одоо дарханд гурмал газар зэрлэгийн хүрээлэнд бол хүнсний ногооны үр үржүүлсээр ирсэн. Тэгвэл төвийн бүсэд болон одоо баруун бүс эхнэрүүдийн хатгуурт бол үр үржүүлэгдэг. За ялангуяа одоо манай улсын салбарт бол үйлдвэрлэл одоо өргөн хүрээллийн тарилттай одоо шарал өвгөн, хүрэн манжин гэх зэрэг таримлуудын үр үйлдэнд үржүүлж ер нь дотоодын одоо яг энэ таримлууд дээр бол дотоодын үрийн хангамж бол ер нь бараг 100% хэмжээнд бол хангагдаж байгаа. Зарим нэр төрлийн буюу одоо түрүүний зэрэг хөдөлмөрийн аж ахуй тариалдаг ногоонуудын үр сортын хувьд бол гибрид үр гэж байна. Гетерозис үрч гэж одоо дэлхийн нийтэд хэрэглэгддэг. Ийм үрийн хангамж бол төдийлөн яг тийм одоо хангамжтай биш.
Гэвч яг эрдэмшлэгийн байгууллагууд бол гетеродис үр авах чиглэлээр судалгаа чиглэл тэр чиглэлээр одоо ялангуяа нойл амтд шинж өгөх мэт таримлууд дээр бол ийм судалгааны ажил бол хийгдэж байна. За ер нь бол яг харьцангуй одоо хүнсний ногооны үр жоох импортын хамааралтай байгаа боловч сүүлийн жилүүдэд одоо дистрибьютор одоо компаниуд бас бий болсон байна. За Агроматико энтергээ за яг 10 хэдэн 20 оны үед л одоо Монгол ногоо хөтөлбөр байж явах үед л энэ хүнсний ногооны үр сортын асуудлыг шийдвэрлэхэд бол нэлээд их одоо үр гүйцэтгэсэн манай хүрээлэнтэй хамтарч одоо сор судалгааны ажлуудад бүсгүүдэж явуулаад тодорхой үр дүн гаргаад Монгол орны нөхцөлд бол энэ бол ирээдүйтэй юм аа, энэ бол нутгсан сорч юм аа гэдэг баталгаажуулсан зөндөө олон сортууд бий болгосон. Тэр сортын үр үйлдвэрлэл тодорхой хэмжээнд бас шийдэж ирсэн. Дээр нь яг энэ хөлөмжийн тариалагдж байгаа гибрид үе буюу энэ гетеродис үр бол гаднаас авж байгаа. Гэхдээ түрүүний нэрлсэн тэр дистрибьютор компаниуд бол харилцангуй баталгаатай үр сортыг бол авч одоо ногоочдод хангаа нийлүүлж тухайлах юм бол эртийн байцааны тухайд, оройн байцааны тухайд хөлөмжийн химиклойлын ч юм уу ийм өрүүдийг авчирж байгаа. Тэгэхдээ эдгээр бол бас манай эрдэмшлэгийн байгууллагатай хамтарч ажиллаад тодорхой хэмжээний сорт сорилж явуулж тэр сортууд нь Монгол орны нөхцөлд болж байна гэдэг бас баталгаажсан сортыг бас баталж өгөөд ингээд зөвлөмжүүдийг бий болгоод ийм байдлаар бол явагдаж байгаа үрийг. Хүнсний ногоо ургуулах технологийн үйлдэлүүдээс ер нь зүгээр голчлон ямар асуудал төр нь анхаарах хэрэгтэй байна. За хүнсний ногоо бол технологийн үйлдэлүүд нь бол бас нэлээд одоо нарийн. За ялангуяа сая уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор одоо уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал болоод хэдийн төдий байдалтай уйдуулаад бид газар тариалангийн үйлдвэрлэл одоо бүтээгдэхүүнийг дасан зохицуулах чиглэлээр тодорхой технологийн шийдлүүдийг өдөр нь хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгэхээр хүнсний ногоон дээр хамгийн нэгдүгээр дүр сортын асуудлаа зөв сонгоно. За дараа нь тэгээд тарилт. За эн чинь бас хүнсний ногоо чинь зөвхөн ганцхан үрээр тарилт хийгддэггүй. Бас өрслөг бойжуулдаг. Тэгэхээр өрслөг бойжуулах хугацаа гэж байна. За бойжуулах тэр барилга байгууламжийнхаа асуудлыг шийдвэрлэх ёстой. За сортын сонголт. За дараа нь мөн л одоо талбай таригдах учраас тэр хөрс боловсруулалт. За хаврын хагалгаа, намрын хагалгаа. Ерөнхийдөө хүнсний ногоон дээр цэвдэг хагалгааг одоо маш хөрс боловсруулалттай хамгийн одоо ач холбогдолтой боловсруулалт гэж үздэг. Тэгэхээр манайхны зүгээр яг хүнсний ногооны эрхлэгч аж ахуйн нэгжүүд бас техникийн боломжтой учраас намар тэр болгон бол бас одоо талбайн цэвдэг шалгаагаа боловсруулалт хараахан хийж зарим тохиолдолд чаддгүй. Гэвч одоо хавар одоо эхлэхдээ бол хаврын хагалгаагаа сайтар боловсруулах шаардлагатай. За ялангуяа хүнсний ногоо услгаатай тариалагддаг учраас талбайн тэгшлэгийг маш сайн хийж өгөх ёстой. За далан хамар үүсгэж тариална. За далан үүсгэж тариалж байгаа явдал бас хүнсний ногоод бол хэд ач холбогдол ялангуяа үндэс үрт ногоонууд дээр одоо тэг үндэс үрийн одоо гүнд тохирсон ийм одоо нөхцөл боломжоор хангаж өгдөг. За услгааны боломжтой байдаг гэх мэтчлэн давуу талтай учраас тэр одоо хамар далан үүсгэх одоо технологиг бас баримтлах хэрэгтэй. За дээр нь үрийн таримл болгон дээр үрийн норм нь өөр, тарих хугацаа нь өөр. За ингээд үндэс үрт ногоон дээрхэд ургамлын одоо арчилгаан дээр одоо цөөлөлт гэж байна. За зарим тохиолдолд одоо маналтч гэж технологийн үйлдэлүүдийг бас хийдэг. За эдрийг цаг хугацаанд нээх хэрэгтэй. За ялангуяа ургалтын үеийн арчилгаа. За энэ дээр болохоор нөгөө бурдааны асуудал, услгааны асуудал ярина. За услгаан дээр бол услгааны аргуудаас нь мэдээж уламжилтад аргийн болгон гадаргуугийн услгааг хэрэгжилж байна. За бураажуулах төхөөрөмж хэрэгжилж байна. За сүүлийн үед бол харьцангуй хүмүүс одоо төслийн услгааны системийг ашиглаж байгаа. Мэдээж төслийн услгааны системийн давуу талууд нь илүү тэг усыг одоо арга гантаа зарцуулдаг, ургамлын одоо үндэс орчимд нь услагддаг ч гэдэг юм давуу талтай. Тийм учраас ерөнхийдөө төслийн услгааны системийг бол ашиглаж өргөнөөр ашиглах шаардлагатай байгаа. За дээр нь бордоогод мэдээж одоо зайлшгүй хэрэгтэй. Ялангуяа хүнсний ногоон дээр өөртөө л одоо шимтэж жилийн бодисын одоо шаардлага өндөртэй таримдууд байдаг. За тэгээд тухайн одоо бүтээгдэхүүн хэрэгтнийхээ байдлаас удаад жишээлбэл авчид ногоо азотын бордог төлхөө шаардлагатай ч гэдэг юм үндэс өртөнд фосфорын бордог шаарддаг гэх мэт тэр шаардлагын үүднээс бордог үзэг зохистой хэрэглэх шаардлагатай. За бордооны нэр төрлийн хувьд тэгэхээр за мэдээж ногооны аж ахуйд бол хамгийн өргөн бидний одоо удамжилт хэрэгэлдэг бордоо маань бууц. Тэгээ бууцыг одоо үндсэн бордоо болгоод хаврын боловсруулалтынхаа өмнө бүгдээр хэрэглэж мэдэж байгаа. За дээр нь шинээр одоо эх орны үйлдвэрийн ялангуяа Биомдар компани үйлдвэрлэсэн болон энэ биошингэн бордоо мэдээж энэ бордоо маань өөрөө
хөрс болон одоо ургамалдаа одоо шингэстэй хэлбэрээр үйлдвэрлэж байгаа ийм одоо даваа шин чанартай учраас эдгээр бордонуудын бас хэрэглээ бол илүү байгаа. За тэгээд нэрлэх юм бол одоо ялангуяа ризобактерийн шингэн бордоо, за тэр дархангумат зэрэг бордонуудыг ерөнхийдөө хэрэглэнэ. Тэгвэл хүнсний ногооны аж ахуй дээр бас бордоо хэрэглэхэд бас онцлог талууд байгаа. Энэ бол үрэндээ өөрчлөл болно. Үрээ одоо дэвтэ ерөнхийдөө үр ариутгалын асуудал дээр чинь бас хэрэг давцаж одоо ач холбогдолтой байгаа. Хоёрдугаарт нь үрээ дэвтэ нэгдэх чинь одоо нөгөө соёлтыг нэмэгдүүлж байгаа шүү дээ. Тийм учраас тэр арга хэмжээ соёлт одоо урах орчмыг нэмэгдүүлж байгаа арга хэмжээ учраас энэ шингэн бордоонуудыг зохиог концентрацтайгаар дэвтээжүүл хэрэгжилж байна. За ургалтын үед бүх төрлийн нөгөө ялангуяа үр жимс нөгөө за ялангуяа бас хүлэмжийн аж ахуй дээр бол энэ бордооны хэрэглээ өндөртэй. Тийм учраас нэмэлт бордоо байдлаар нэмэлт хэлбэрээр тодорхой хэмжээний үе шатуудад нь ингээ бордоо хэрэглэж байгаа. За бордоо бол зайлшгүй хэрэглэх шаардлагатай онцлог ч гэсэн ургамлын ургалтын үеэс одоо шимтгийлийн хангамжийг нэмэгдүүлж өгснөөс одоо янз янзын одоо хүчиндүүл стрессийг даван туулах чадвар өндрийг нэмэгдүүлдэг олон талын ач холбогдол учраас одоо ингээ бордооны хэрэглээ зайлшгүй. За дээр нь урмал хамгааллын арга хэмжээ хэрэгжүүлнэ. За тэгтээ бид нар аль болох эко органик одоо бүтээгдэхүүнийг бас хэрэглэх шаардлагатай байна. За тэгээд хураалт, за ингээд хадгалалт, тээвэрлэлт одоо ингээд борлуулалт логистик ингээд одоо үйлдвэрлэлийн маш олон үйлдэлүүдийг бол дистралтай цаг хугацаанд нь зөв бол хийж явах ёстой. За дээр нь мөн хүнсний ногооны үйлдвэрлэл дээр одоо бас нэг сүүлийн үед бас авч хэрэгжүүлж байгаа чухал өмнөхөр ялангуяа дэлхийн одоо хүнсний ногооны үйлдвэрлэлд өндөр хөгжсөн орнуудад бол ялангуяа хүнсний ногооны аж ахуй, жимсний аж ахуй дээр хөдөө аж ахуйн зохистой дадлаг гэдэг нэг бол одоо нэвтрүүлэх шаардлагатай байна. За энэ хаас буюу хөдөө аж ахуйн зохистой дадлаг гэдэг маань үйлдвэрлэлийн одоо тарилтай сэтгүүлээ хураалт үрлэх бүхэл одоо үйл ажиллагааг хүнсний эрүүл ахуйн одоо шаардлагуудыг тусгаж өгсөн ийм хаазын одоо энэ зөвлөмж байдаг. За энийг бол ерөнхийдөө нэвтрүүлэх шаардлага. За энийг нэвтрүүлснээр ногоочдод бас тодорхой хэмжээний одоо эдийн засгийн үр ашигын хувьд нь ч гэсэн ач холбогдолтой. Жишээлбэл энийг одоо манай нөхцөлд өнөөдөр хүнсний ногооны үйлдвэрлэлээр яаж хэрэгжүүлж байна гэвэл за нэлээд одоо томоохон аж ахуйнуудад бол одоо баталгаажсан нөгөө аудиторын байгууллагаар оруулаад тэгээд энэ хаазтынхаа зөвлөмжийн дагуу бүх бэлтгэлээ хангаад шалгуулад тэгээд энэ одоо хаазыг нэвтрүүлсэн байгууллага одоо ГЭП гэдэг ярьдаг тийм одоо бүтээгдэхүүний сертификат гэрчилгээгээ бол авж байгаа. Тэгээд энэ нь тэд нар ямар ач холбогдолтой энэ бүтээгдэхүүн бол эко, энэ бүтээгдэхүүн бол хаазыг одоо шаардлагыг хангасан бүтээгдэхүүн бид нар үйлдвэрлээ. Улмаар цаашаа бүр экспортын ч одоо бас чиг баримжааг олох ийм боломжтой учраас энэ аргыг бол нэвтрүүлж байгаа. За энэ маань бүхэлдээ ер нь хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн баталгаа шаардлагыг хангасан ийм шаардлагын хэмжээнд энэ журмыг мөрдөж ингэж ажиллаж байгаа. За ийм гэрчилгээ сертификатыг авсан байгууллагууд бас байгаа. За миний мэдхийн Төв аймгийн Атрын шим компани гэх мэт. За тэгээд ерөнхийдөө ингээ хүнсний ногоо үйлдвэрлэгч маань харьцангуй одоо технологийн хувьд бас нэлээд сайн мэдлэгтэй болсон байгаа. За үр сорт сонголтын дээрээ бол бас нэлээд туршлагатай байгаа. За тэгээд энэ хаазыг нэвтрүүлж байгаа. За органик тариалан үйлдвэрлэж байгаа бас аж ахуйн нэгжүүд одоо тодорхой аймаг орн нутгад тодорхой гадаад хотуудын төсөл хөтөлбөрийн хүрээнд бол энэ ажил бас хэрэгжиж байгаа. За ийм учраас ер нь хүнсний ногооны үйлдвэрлэлийн хэмжээ бүтээгдэхүүний гарц юм бол нэлээд одоо энэ өсөн нэмэгдэж байгаа. Тэгэхээр 3 сар гарч байна. За удахгүй бас саврын хүнсний ногооны хувьд одоо тариалтын ажил ингээд эхлэх явж байгаа. Тэгэхээр удахгүй энэ үр хөрслөгийн ажлууд бас одоо хийгдээд эхэлж байгаа бах та тийм ээ. Тэгэхээр энэ бас цаг үетэйгээ нийцүүлээд та ер нь манай энэ хүнсний ногооны тариалан эрхлэгч нар маань одоо үр сортон дээр юун дээр нь анхаарах хэрэгтэй юм тийм ээ. Тэр үр хөрслөгийг бэлтгэх явцыг ер нь одоо хэдэн үеэс яаж хийх ёстой байдаг. Энэ дээр та бас зөвлөгөө өгвөл тийм ээ. За тийм ээ одоо л яг одоо ногоочдын яг одоо ногооны хуанлаа яг баримтлаад одоо ингээд ажлуудууд ер нь зарим нөхцөлүүд эхэлсэн. Жишээлбэл одоо манай зүүн хараагийн хонтрууд одоо эртэн байцааны үрслийг гаргах талаар маш их туршлагатай. Одоо үдээд чи бараг хөдөлмжөндөө тариалаад тэгээд одоо хавраш 5 сарын сүүлдэр эртэн байцаа гаргаад байгаа шүү дээ. Тэгэхээр зарим туршлагатай ногоочд бол одоо иймэрхүү арга технологиг хэрэгжүүлээд бас өөрсдийнхөө бас
одоо үр ашгийг бол орлогоо бол ингээд нэмэгдүүлж байгаа. Ер нь бол үр сортон дээр баталгаажсан газруудаас үрийн худалдаанаас одоо дистрибьютор компаниудаас үр сортоо бол авах нь бол хамгийн нэгдүгээр чухал асуудал. За ингээд сортын сонголтыг зөв хийн. За ингээд үрсгээ байжуулна. За технологийн үйлдэлүүдэд зөв баримтлана. За дээр нь ерөнхийдөө бас хүнсийн ногоо тариалж байгаа сүүлийн үеийн бас дэвшилтэт технологиудыг бас нэвтрүүлж байгаа. За тухайлах юм бол хуцлагтай тариалан нэлээ хэрэгжүүлж байна. Жишээлх юм бол одоо хүнсийн ногоон дээр ил талбайдууд нөгөө цагаан хучлага, за өшөө акрилментсан хучлага гэж байна. За одоо бидний мэддгээр бол хамгийн өргөн хэрэглээний нийлэг харуудаа хальсан одоо ийм хучлага байна. За энэ маань мэдээж хучлагын ач холбогдол бол өндөр. За хараа одоо пленкор ялангуяа бид нар сүүлийн жилүүдэд за хүлэмжиндүүд мэдээж бүх таримдууд дээр очиж байна. За ил талбай ч гэсэн зарим одоо болцоотой аж ахуйн нөхцөл сонгоны тариалан хэрэгжилж байна. Ил талбай нөгөө богино үржимс хэмхэн дээр хэрэгжилж байна. За сонгон дээр бас технологийн бас дэвшил гарсан. Энэ маань бид нар ихэвчлэн одоо нөгөө төл сонгон гадаад импортын нөгөө төл сонгоноор тариалдаг байсан бол одоо сүүлд үрийг үрслүүлээ тэгээд үрслэгийн аргаар тариалаад энэ маань бол одоо нөгөө үрийн одоо тэм материалын хувьд бол одоо нугаачдад одоо хамгийн эдийн засгийн үр ашигтай ийм хэлбэр учраас үрсгээр боожуулах энэ технологиг бас зөвлөж байгаа. За энэ хучлаг хэрэглэнэ гэдэг нь хар хучлага маань мэдээж нөгөө ус дулааныг барьдаг, усыг бас нэг арга гантаа зарцуулдаг. За хамгийн их одоо нугаачдад проблем болдог нөгөө хогормолын асуудал, хогромолтой тэмцэхэд бол энэ маш одоо давуу талтай тий хар хучлага хэрэгжилж байгаа учраас хогромол болохгүй. За тэр хогромолтой тэмцэх одоо арга ажиллагааны одоо зардлуудад хэмнэлттэй ч гэдэг юм уу. За ийм сайн талуудтайгаа учраас ерөнхийдөө хучлагатай тариалан бол нэлээд өргөжж байна. За тэр зөвхөн бөрөнхий сонгоны хувьд авч үзэх юм бол үрээр тариалах буюу одоо төлөөр тариалж байсан технологи маань бас сүүлийн жилүүдэд өрсөлдөгийн аргаар өрсөлдөг боожуулаад за бүр одоо яг детальчлаад хэлэх юм бол жишээлбэл төл сонгоноор одоо 500-аас бараг 1000 кг, за 809 кг төл сонгоны өрийн фракцаасаа бодоод ингээд ийм их одоо өрийн материал зардал. За тэгээ эн чинь одоо 1 кг төл сонгон ч одоо 5-6 мянга байдаг гэсэн одоо бүр 10-11 мянга болсон. Тэгэхээр одоо мэдээж гад орж байгаа өрийн зардлын хэмжээ ямар вэ тий? Гэтэл энэ үрсгээр боожуулж байгаа технологи маань болохоор 3 кг өрөөр. За энэ бол манад өргөн одоо манай орон нутагсан зөвхөн Штутгарт 99 гэдэг сорт дээр ярих юм бол өрийн үнэ нь харьцангуй гайгүй 160, за 200 кг, за 600 мянган төгрөгөөр ч юм уу өөрийнхөө материалыг аваа шийдчихэж гэнэ гэсэн үг. Өшөө дээр нь бид нар яг уу сүүлийн жилүүдэд гадаадын төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэх явцад бол бүгд нэмж Солонгос улсын одоо Копи Монгол төвтэй хамтраад Монгол орны нөхцөл одоо бөөрөнхийн сонгоныг үрслэгээр ингэж боожуулаад, үрслэгээр тариалаад тэр битгээл одоо хөдөөж хөө машин техник одоо бага урын механикжуулалтыг одоо механикцсан технологиор ургуулах ийм технологийн одоо нэвтрүүлэх юм төслийг хэрэгжүүлээд ерөнхийдөө одоо тодорхой аж ахуйнуудад Борнуур, Төв аймгийн аж ахуйн нүүдүүд орнууд Сэлэн гэдгийх мэт чинь тодорхой аж ахуйнууд дээр бол гэрээт ажил гүйцэтгсэн. За энэ чиглэлийн технологи бас хүмүүст нэвтрүүлсэн. За ингээм механикжуулалтын тодорхой хэмжээний тарил дураалтуудын бас техник ирсэн. За зарим аж ахуйн нөхцөлөд жишээлбэл Борнуурын эко өрхөн компани дээр ч юм уу энэ техник байгаа учраас энэ техникийг ашиглаад хүнсийн ногоог одоо механикцсан технологийн аргаар одоо ургуулад одоо нугаачдад үр ашигтай тэдний үр ашгийг нэмэгдүүлсэн ийм одоо шинэ дэвшилтэт одоо технологи нэвтрүүлээд өгдөг юм бол үзээд байна. Тэгэхээр та сая одоо хүнсийн ногооны дэвшилтэт техник технологи гэж ярьж штэ. Тэгэхээр хүнсийн ногоо ургуулах энэ дэвшилтэт техник технологиуд маань зөвхөн манайд хэрэгжүүлэх боломжийн нь ямар байдгийг юм бэ? Энэ дээр та зүгээр хурдтай байдаг. За би бас сая дээр дэвшилтэт технологи дээр бас хурдуулчлаа. Ерөнхийдөө тэр одоо ил талбайдууд хучлаг хэрэглэн за усалгаа, бордоо, за уран хамгааллын зах зааргын хэрэгжүүлэгдээс гадна жишээлбэл хүлэмжийн аж ахуй дээр одоо нэг хөлсгүй орчин. Гидропоникийн одоо аргаар тариалдаг бас нэлээд өргөжсөн байгаа шүү дээ. Бас энэ нөгөө тэрүүний одоо засгийн газрын тий төгс сургууль компани тэргээд байгаа тий. Тэр бол мэдээж бага хэмжээний талбайг ашиглаад тэгээд одоо ялангуяа нөгөө жилийн 4 өдрөлд хүнсийн ногооны хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах хувь хэмжээнд одоо бас нөлөөлөх хэмжээний бас ургацуул авч чадж байгаа. Тэгээд
энэ бас гидропоникийн одоо төхөөрөмж ашиглах энэ технологи байж байна. За яг нөгөө AMI гэдэг одоо янз янзын нарийн шинийн технологиуд бол нэвтэрж байна л да. Тэгэхдээ өрхийн аж ахуй болон өнөөгийн нөхцөлдөө тааруулаад бол бид нар ядчил одоо одоо үр сортын одоо нөгөө орц гарцынхаа боломжийг бодоод айд болох одоо хямд технологиор нургуулъя. За энэ хөрсний хувьчлагын хэрэглээ тогтвормолтой урмал хамгаалалтаа тэмцэх зардлыг багасгах, зардлаа багасгах гэдэг юм уу. Иймэрхүү арга хэмжээнүүдийг бол хэрэгжүүлэх бол ер нь шаардлагатай байна л гэж үзэж байна. Тэгээд манайд бол энэ аргууд нь бол хүмүүсүүд одоо нэвтрэх болцоотой ганцхан одоо хүнсний ногооны үйлдвэрлэлийн том проблем нь одоо механикжуулалт одоо дутмаг шүү дээ үйлдвэрийн аж ахуйтай одоо харьцуулж үзэх юм. Тэгэхээр энэ чиглэлээр бол засгаас ч гэсэн одоо бага урын тоног төхөөрөмж нийлүүлэх хүн одоо юуны хөнгөлтэй зээлээр энэ зээл тусламжийн хүрээнд өгж байгаа учраас ерөнхийдөө бас хүнсний ногооны үйлдвэрлэлийг бас өгж шин технологиудыг одоо хэрэгжүүлэх, нэвтрүүлэх ийм бололцооноос байгаа л гэж үзэж байна. Тэр хөрсгөө тариалан буюу гидропоник тариалан зүгээр манай сүүлийн жилүүд тэр хөгжиж байна. Одоо жилийн 4 үлрэлд дурах цах юм ярьж штэ тийм ээ. За энэ бол яг бас нэлээд томоохон хөрөнгө оруулалт бас шаарддаг. Тэгэхээр одоо тухайлбал тэр төгс ургас компаниудын тэр гидропоникийн нөхцөл яг ер нь зүгээр яг одоо нэг мэдээж хэрэг тэр тэнд үйлдвэрлэж байгаа одоо бүтээгдэхүүний ам чимтийн хувьд ярих юм бол мэдээж ил талбайн одоо бүтээгдэхүүнтэй бол арай өөр л дөө. Гэлээ гэхдээ яг нөгөө цаг уурын нөхцөлтэй холбоотойгоор жилийн 4 өдрөл тасралтгүй одоо хангах тэр шаардлагыг л хангаж байгаа. Тэгээ яг гидропоник бол тэр тусгайлан одоо бэлдсэн тэр субстрат хөрсийн ч юм уу ус мөлийн ч юм уу тэ зохистой хувь хэмжээг нь тааруулаад ингээд боломжтой ургацуудыг аваад явхад бол манайд бас тэ нөгөө нэг импортын одоо хувь хэмжээг багасгахад бол мэдээж нөлөөтэй учраас тэр одоо гидропоникийн буюу хөрсгөө тариалангууд бас өргөжүүлэх шаардлага нь бас байгаа. За ингээд ярилцлагын төгсгөл та одоо хүнсний ногооны тариалан эрхлэгч нартай бас одоо юу гэж зөвлөж хэлмээр байна тийм ээ. За ерөнхийдөө хүнсний ногооны үйлдвэрлэл маань бас нэлээд нарийн төвөгтэй боловч мэдээж манай одоо ногоочдод одоо маш одоо их арга туршлагатай. За тодорхой цаг хугацаанд бол бас ажиллаа хийж сурсан юм байгаа да. Гэхдээ бас энэ дэр бол нэг одоо төвхтэй яг би зүгээр энэ технологийн зөвлөмж ярих зэрэгцээгээр бас ер нь хүнсний ногооны үйлдвэрлэлийн одоо томоохон проблем нь бол нөгөө борлуулалтын сүлжээ тэгээд хадгалалт энэ төргээд одоо иймэрхүү нэлээд том проблемүүд байгаа. Дээр нь яг сүүлийн жилүүдэд хүнсний ногоон дээрээс үр тариаш урамшууллын бас хэлбэр өгж байгаа учраас энэ чиглэлээр бас ногоочдод нэлээд өрөөгөөштэй гэж ойлгож байна. За тэгээд 2026 оны тухайд одоо та бүхэн маань хүнсний ногооныхоо одоо тариалтыг цаг хугацаанд үүсгээд хариу хурах цаг болтугай гэсэн ерөөлийг хэлээд байна гэж. За баярлалаа. За судлаачид ярьж байна подкаст сурлын энэ удаагийн дугаарт Монгол Улсын зөвлөх агрономч доктор профессор Наран Гэрэл оролцлоо. Тэгэхээр бид энэ удаа хүнсний ногооны тариалах технологи сэдвийн хүрээнд ярилцлаа. Тэгээд танд баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Та бүхний харилцаа амжилт хүсье. За баярлалаа.